Одоо шүтлэнгээс засчдаг болж болно, шүтлэг хязаалан болгож засдаг. Тэгвэл бол арай томорч сайн байдаг. Одоо ч идлэхгүй болохоор тэгээд дөнгөж лазраг яангуут сасах болчихжээ. Эцэг болоос одоо арай нэг сайн ухсгааныхаа юуг л тавьж тийм шүү дээ. Тэгээд улс амтан сольж авна. Тэгээд өөрснөө хідэлж байх юм чи. Болгоол гэнэ юм шүү дээ. Болгож ирэхгүй ямар ч юм. Ямар төсөм их байна, ямар удамшилтай, тэгээд ямар сайхан онных гэл уламжлаар нь ер нь адуугч гэсэн үхрийгч гэсэн тэгээд тэрүүгээр гоцоохон тавихтай хамгийн гол нь ихийн сайн харж л ядanta сүйтэй мүтэй ноос сайтай тэгээд биерхүү тэгээд өвөл яаж амдордог мордгоос навхалаа турж ицэлдгүй бас нэг зарим малууд дотор ч нэг тийм тэрийг харж л манайхан ч 30 ургаа бас хөнгөлж шүү дээ. Бас учиртай хөнгөлнө гэж хурдан идэх гэдэг болов гэж би боддог шүү дээ. Мал хөнгөлнө гэдэг хөнгөн байдаг. Нөө зассан хургачин хурга шиг үрээ мөрөөч хөнгөлөхөр хурдан идэх тэгээ хөнгөн хамгийн гол нь хүнд хөнгөн гэдэг чинь засаанаас хүнд гартай хөнгөд зассан хүн болгож бас тийм байдаг шүү дээ. Давай.